Мяд компани Европ руу үлдэж байгаа нислэгийн зам урт шатхуун ихээр зарцуулдаг нь алдагдал хүлээхэд хүргээд байна. Алдагдлын их сугын шатхуун. Дэлхийд 1 тонн онгоцны шатхуун $1050 үнэтэй байдаг бол Монголд $1500. Нүүтийг нь оруулаад тооцвол $1650 болдог. Энэ нь Монголд нийлүүлэгдэж байгаа онгоцны шатхууны үн бусад орнуудынхаас 40 орчим хувиар өндөр байна гэж ойлгож болох юм. Агаарын тээврийн салбарт алдар нэрээр цуйратуулсан Ажид компани дангаараа нисхийн шатхууныг нийлүүлдэг. Өрсөлдөгч гэж байдаггүй компани шатхуунаа даатгадаг гэж ойлгож болно. Шатхуунаас илүүтэй бас нэг асуудал бол ашиггүй ажиллагаа. Түрүүн хэлсэн Европын нислэгээс алдагдал хүлээж байгаа байдал хувийн авиа компаниудад ч мөн мэдрэгдэж байгаа юм байна. Эрэлт бол 400 мянган зорчигчийн шаардлага байхад хүчин чадал бол 1.2 сая сууд болчихжээ. Өөрөөр хэлбэл эрэлт нийлүүлсэн харьцаа 3 дахин зөрүүтэй байна. Ялангуяа агаарын тээвэрт зардлагтай шатхууны үнэтэй ийм орчин үед бол эрэлт нийлүүлэлтийн харьцааг маш зөв хэмжээнд барьж иж сая агаарын тээвэр, хувийн чуу, хувьсгалын чуу компаниуд бол үр ашигтай ажиллах ийм нөхцөл байдаг. За өнөөдөр бол нийлүүлэлт нь хэтэрхий ихсэн учраас авиа компаниуд хүчин чадлынхаа 33% ашиглаж байгаа. За ингээд Мяд компани бол яг зөвхөн 2012 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр бид ямар ч байсан алдагдaltaгүй баланслах хэмжээнд ажиллана гэж төлөвлөж байгаа. За хувийн 2 компани харамсалтай нь үнэхээр хүчин чадлаа 100% ашиглаж чадахгүй байгаа учраас хувийн 3 компанийн хэмжээнд энэ оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 20 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх байгаа. Тэгэхээр энэ дээр Мяд компани алдагдaltaй хувийн компанид үр ашигтай ажиллаж байгаа гэсэн юм стереотип бол бас тийм биш юм аа. Хувийн компаниуд үнэхээр ийм их хэмжээний алдагдлыг хүлээж байгаа. Өөрөөр хэлбэл энэ эргээд ямар нөлөөлөл агаарын тээвэрт үүсгэж байна гэхээр агаарын тээвэр маань эргээд за одоо максимум 1 жилийн хугацаанд доголдох ийм одоо эдийн засгийн нөхцөл зах зээлийн байдал үүсчээд байна. За ингээд мэдээж агаарын тээврийн тээвэрлэгчид маань алдагдaltaй ажиллаад эхлэх юм бол нөгөө аюулгүй ажиллагаанд зарцуулах хөрөнгөний асуудал бол доголдож өөрөөр хэлбэл аюулгүй ажиллагаа эрсдэлд орох ийм нөхцөл байдал үүсчээд байна. Европын нислэгээс 73 тэрбумын алдагдал хүлээгээд байгаа. Засгийн газраас Герман улс руу хийх нислэг хэвийн үргэлжилж байх ёстой гэж үздэгээс өнөө хүртэл нислэг хэвийн үргэлжилж байгаа юм байна. Алдагдал дээрээс нь зах зээлийн зохицуулалтгүй байдал эцэстээ Монголын иргэний агаарын тээврийн салбарыг хүнд цохилтонд оруулаад байгаа юм. Энэ алдагдaltaй ажилласан энэ он жилүүдэд та бүхэнд ер нь төрийн зүгээс ямар зохицуулт баймаар юм шиг санагдсан бэ? Ганцхан санхүүгийн байдлаар биш те өөр байдлаар эрх зүйн зохицуулалтаар ч юм уу юу хийж болох вэ? Тодорхой санал та нарт байгаа болоо? Мяд компани байгуулагдсан 1993 оноос хойш төрийн оролцооны талаар бас жоохон их мэдээлж байгаа дутмаг юм шиг санагдлаа л да. Тэгээд энэ төр ер нь ямар хөрөнгө оруулалт хийсэн Мяд компанид тэрний ямар үр ашигтай байсан? Орон нутагт нисэхдээ үн тарифыг төр засгаас тогтоодог үн тариф чөлөөлөөгүй зах зээлийн арга хэлбэрлүүнд бизнес үйл ажиллагааг оруулаагүй байсан учраас өнгөрсөн хугацаанд бид нийт 23 тэрбум төгрөгийн алдагдлыг Мяд өөрийнхөө үйл ажиллагаагаар нөхсөн байдаг. Хэрвээ Мяд компани төрийн зүгээс одоо бодлогын чанартай Европ, Монголын хооронд агаарын харилцааг хангах үүрэг хүлээгээгүй цэвэр бизнесийн үр ашигыг хөөсөн бол бид нэг төрлийн жижиг онгоцтой Европ руу бол бизнесийн хувьд нислэг өгүүлдэг шаардлагагүй. Тэгэхээр бид засгийн газрын одоо юу гэдгийг 2 Герман Монголын агаарын харилцааг хангах үүргийг засгийн газраас хүлээж авсныхаа одоо юу гэдгийг үр дүнд Европын чиглэл сүүлийн 12 жилд 75 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байгаа. Мяд компани тухай ярихаараа үнийн асуудал хөндөгддөг. Үн өндөр байгаа, дээрээс нь дэлхийн орнуудаас өндөр үнээр шатхуунаа авч хэрэглээд байгаа нь хүнд байдалд оруулаад байгаа юу гэдэг асуудал байнгын хорооны хуралдаан үеэр хөндөгдсөн юм. Гол одоо энэ нислэг Улаанбаатар, Бээжин, Улаанбаатар, Сеулийн чиглэлийг бол ер нь жоохон өрсөлдөөн оруулах хэрэгтэй гэж бодож байгаа. Одоо шинэ Европт бол нэг budget airline гэдэг тодорхой нэг хямдхан нисгдэг ийм airline-ууд өөрсдөө эрсдлээд байгаад хямдхан нисдэг юунууд байдаг шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр энд бол миний зүгээр ойлгож байгаагаар бол энэ Мяд өөрөө жоохон яг энэ гол чиглэлүүгээ хамгийн их ашиг хийдэг энэ гол чиглэл дээр үнэ буурлах их сонирхолтой байдаг юм байна. Улс орнд эдийн засгийн бодлого үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн эрх ашиг гэдэг ойлголт байх ёстой. Хамгийн нэгдүгürt энэ тавигдаад за мэдээж энэ шаардлагуудыг хангасны дараа зорчигч үн тариф өрсөлдөөний асуудал яригдах ёстой байхаа. Өөрөөр хэлбэл хувьсгалын компани чөлөөт өрсөлдөөнд орсноор агаарын тээвэр үндэсний аюулгүй байдлын хэмжээнд одоо тогтвортой орших асуудал алдагдана жилийн дараа. За дээр нь Монгол улс мэдээж өөр ингэсэн агаарын тээвэртэй байх ёстой. Хятад, Орос гээд 2 том оршийг давж гадаад ертөнцтэй харьцах ёстой. Энэ асуудал ойлгомжтой болно. За мэдээж одоо юу гэдгийг
жилийн дотор үн тариф буугаад жилийн дараа бид Aeroplot Korean-ээр ярьж байгаа гэсэн гадаадын тээвэрлэгчдийн иргэшээлд өссөн өсөөгөө Монголын зах зээл орно. Тэр үед харин үн тариф буцаад одоо юу гэдгийг 50% юмдарч ирсэн бол буцаад 100% үн тариф өснө. Энэ угаасаа зах зээлийн одоо дэг жайг. За ингэснээр дотоодын нийт бүтээгдэхүүн өөрөөр хэлбэл Монгол Улсын эдийн засагт Монголын гэсэн тодтолтой хувийн ч хувьсгалын ч компани ойлголт байхгүй болно. Өөрөөр хэлбэл гадаадын тээвэрлэгчид Монголд үйл ажиллагаа явуулж байгаа ч гэсэн бүх орлого, бүх үр ашиг бол бүгд гадаад руу 2.9 оронтой хэлцээрийн дагуу Монголд ямар ч одоо юу гэдгийг 1 цент ч үлдэхгүй, 1 төгрөг ч үлдэхгүй бүгд гадагшаа шилж байгаараа авчдаг. Мяд компани өөрсдөө онгоцны шатхууны импортлох эрхийг авах хүсэлтэй байгаагаа уул уурхай яамд өгөөд байгаа юм байна. Хэрвээ энэ асуудал биелээ олбол Мяд компани хувийн хвшлийн компаниудын авч байгаа онгоцны шатхууны үнээс даруй $50,000 хямд авах бололцоо бүрдээд байгаа юм байна. Одоо Мядыг хизээ ховчлох вэ? Шатхууны асуудлыг тэдний гарт өгөх үү гэдэг асуудал засгийн газрын мэдлэлд байгаа гэж ойлгож байна. Систем бол Мяд ажиллаж байгаа.